гэдэг шүү дээ. Гэсэн чинь хоёулаа ижилхэн ороод ирсэн байгаа юм чинь. Өстө сайн юм байна. Тийм. Тэгэхээр. За ингэж явчих. За сайн байцгаана уу. Facebook-ийн найзуудаа зориулаад Амар амгалан гэр бүл подкастынхаа 17 дахь дугаарыг эхлээд байна. Тэгээд яг энэ мужийн баяр мэндийг хүргэе. Би Дэнүрээс Америк нэгдсэн улсын Колорадо мужийн Дэнүрээс оролцож байна. Тэгээд өнөөдөр подкастнда нэг супер дупер манай топ коучинг академийн коуч, инхмэ коучийг урьж оролцуулсан байгаа. Тэгээд энэ их завгүй амьдралынхаа дундуур миний подкастт орж ирж байгаад маш их баярлж байна танд. За баярлалаа. Юуны өмнө бас захан олон удаагийнхаа подкаст татсан подкаст хийж байгаа баяр хүргэе. Тэгээд намайг бас урьсанд баярлалаа. За ингээд сайхан хамарж байна. Танаа тэнд өглөө болж байна уу тий? Тэгээ манай энд яг өглөө 6:30 яг 6:30 болж байна. За тэгээд таны подкастыг нэг энэ түрүүчд орсон нэг подкастыг үзлээ л дээ. Тэгсэн чинь та ч одоо ямар мундаг ажил хийдэг супер завгүй эмэгтэй вэ? Сүлжмөлийн өдрийн технологич юу байсан юм бэ? Хувийн бизнес хийдэг юм бэ? Remaxing agent хийдэг юм бэ? Life coach хийдэг юм бэ? Та тэгээд нэг жоохон өөрийнхөө юу хийж явсан тухайгаа юу хийж байгаагаа тухайгаа манай үзэгчдэд танилцуулаад яриад өгөө. За тэгээ баярлалаа. За ингээд даваагийнхаа үзэгчид олон Facebook-ийн найзууд за энэ подкастыг сонсож байгаа үзэж байгаа бүх хүмүүстээ энэ цаг үеийн мэндийг хүргэе. За намайг Инхмэ гэдэг. Би бол одоо Top Coach Academy амжилтын сэтгэлгээний коуч гэдэг мэргэжлэр одоо даваатайгаа хамт адилхан юм коучинг ажил хийгээд явж байгаа. Бид нар одоо дэлхийн өнцөг олон бүрээс эмэгтэйчүүд биентэйгээ одоо удаалаа өөрийнхөө мэрэгчтэй ингээд одоо сургалт хийж бас SEO Club хамтарч 7 хоног болгон уулздаг байгаа. За миний хувьд бол би өөрөө сүлжээний техникийн мэрэгчлийг австралианы улсад төгсөж эзэмшиж ирсэн. Энэ мэрэгчлээ маш багасаа бас сонгож дуртай ирсэн. За тэгээд тийм боловч яг дээд сургууль төгсөд эренгүүт нөгөө зах зээл 90 оны үеийн тэгээд зах зээл эхэлж гисэн үйлдвэрүүд таагдсан байсан. Тэгээд харин нэг зар олж үзээд ихтэй сургуульд яг энэ мэрэгчлэр багшлуулнаа гэд. Тэр хэд нөгөө багш нараа зах зээл рүү гараад тэгээд багш болж исэн үе л дээ. Тэгээд мэрэгчлэр олон жил 30 гаруй жил ажиллаад тэгээ одоо 50 нэмэх наснда хувийнхаа бизнесийг хийгээд явж байгаа. За улсын ажил хийх явцдаа би бас үйлдвэрийн ажилдаа тэгэл үйлдвэрлэлийн бизнесийн ажил хэсгээр хийдэг бас тасралтгүй дандаа юм ажил хийсэн. Өөрөөр хэлбэл одоо хөтөлбөр морьтой явж ирсэн. Тэгээд өөрийнхөө одоо бас төрөл рүү одоо чөлөөтэй ажилдаа ороод өөрийнхөө одоо респисанаар бизнесээ хэрэглэж байна. Одоо бол би яг 88 гэдэг офис программист тийм ээ. Тийм офис ажиллуулад тэгээд агентуудаа коучинг өгөөд за одоо үйл хөдлөлийн тийм зурчлалын үйлчлэгээний бизнес эрхэлж байна. Тэгээд одоо хэм байр талбай одоо юу л хэрэгтэй вэ те үйл хөдлөлтөй холбоотой асуудалтай бид нар бол ингэж мэрэгжлийн түвшинд байр савыг хайж өгөх одоо энэ чинь нөгөө Remax чи мянгат агенттай байдаг байхгүй тэгээ тэр систем нь маш их сайхан тэгээ тэр системд орж танд хэрэгтэй зүйлийг олж өгөх хүн одоо хайхад таны цаг завыг хэмнэсэн за тэгээ шийдвэр гаргахад чинь бас эргэлзээ байдаг бол тэрэнд нь нөлөөлсөн ийм сайхан одоо үйл ажиллагаа эрхэлж байна. За баярлалаа тавчхандаа ингэж тавьдаг ч өстой супер байна. Энэ юу таны яриа нэг жоохон тасалдаад байгаа миний интернетийнх юм болоо та чихвчтэй байгаа юу? Чихвчгүй байна. Чихвчгүй байна тий. Чихвчээ хийх яад юм бол нэг яана за тэгээ чихвч. Мэдгүй одоо миний интернет таны чихвч юуных юм бол та. Жоохон тасалдаад байхаа. Тийм байна уу. За одоо яаж юм? За одоо зүгээр байна. Одоо зүгээр байна уу? Тэгээд таныг энэ олон 50 коучээс сонгон шалгаруулж авсан шалтгаан болохоор миний нэг хамгийн дуртай сэдвээр та ярьдаг юм байлээ. Таны бас л нэмэлт ажил юм байлээ бизнес. Тэгээд би нөгөө одоо ингээд
Ёстой нөгөө ухамсар сэрээд гэх юм уу ухаан ороод ингээд нас яваад ирэхээр энэ Монгол ахугаараа үнэхээр гайхаж байгаа байхгүй манай энэ эцэг дээд чи ямар гайхалтай хүмүүс одоо ингээд өвөө эмээгээ энэ төр бодохоор чи ээж аваагаа бодохоор бид нарыг одоо ямар зөв хүмүүжүүлсэн юм бэ те байгаль их дэлхийгээ хайрлаад бид юуг сандын нөгөө морин аргамжчаад аргамж байгаа ингээд аваад ирэхээр нэг хэсэг юм газар ингээд гараад ирдэг шүү дээ те шороо. Тэгэхээр тэрийг ингээд заавал боловч хийдэг байсан газсны нүх битээ ингээд юугаараа гэл үлдээгээрээ үлдээж болдгоо шүү гэдэг нөгөө нэг гараад ирсэн зүйлэг хэсэг зүйлэг шороогоо ингээд буцаагаад газсныхаа нүх рүү хийгээл тэгдэг байсан байхгүй. За тэгэл нөгөө сайдлынхаа хувингаар голоосоо ингээд ус авах гал явахаар чинь хөөстө сайдлын хувинг нөгөө юунд гол дугааж ингэж голыг юм цэгийн болгож болохгүй шүү гэл айгүйх захидаг. Гэх жишээ энэ байгаль дэлхийгээ ямар их юу яжсэн хайрлж ирсэн. Тэгэл нүгүүд явахдаа өстө зүгээр юу яжсэн газраа цуслангийнхаа газрыг зүгээр цэмбитэл цэвэрлээл те. Өстө нэг үнэхээр гайхалтай. Гэх жишээ энэ Монгол заншил маань үнэхээр өстө нэг супер байна. Тэгээд дээрэс нь би ингээд одоо жимд явна. Жимд очиод зумба хийн. Эсвэл ингээд өндрөөл ууланд алхах нь ингээд одоо нөгөө воркаут хийж байгаа санаатайгаар айгүй их юм төлөвлөл те. Тэгжсэнэ тэрийг хийхгүй залхуураа явчихдаг гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь би ойрын үед ингээд одоо энэ оны эхнээс ахуулаад энэ биелгээ хийх чинь одоо энэ ямар гоё воркаут юу дасгал байд юм бэ. Тэгэл би нөгөө хувийн айгүй ихтэй. Тэгээд өглөөсөө ээжигээ биелгээ чинь бас нөгөө ээжигээ нэг хөлмөл гарын булчингийн шангалчих гээд тэгж ихэлсэн байхгүй. Ээж бүжиглэх дуртай байсан болохоор залуу байхдаа манай ээж 82 та ингээд Монголоос ирчээд байж байгаа. За. Одоо 83 хүрэх. Тэгээд би ээжигээ та ингэ бүжиглэх дуртам чинь жоох ингэ бүжиглээд байгаад тэгсэн чинь ээжтэйгээ ингэ бүжиглсэн чинь ямар мундаг дасгал хөдөлгөөн байдаг юм бэ зүгээр өстой 30 минут бүжиглэхэд чинь өстой хамаг хүс гараад өстой үнэхээр энерги аваад өстой гоё юм. Тэгээд би чинь тэр нөгөө зөөр цэцэн үгүйгээл өстой ямар гоё ингээл өстой философи гэдэг хүүхэд хүмүүжүүлэх ингээл байгаль их дэлхийгээ хамгаад ингээд энэ affirmations manifestation гэдэг одоо ингээд коучерын заахж байгаа би хүмүүсийг дөрөв мөрөөр нэг 2 мөртөр хүмүүс заагаад явчихсан байгаа аахгүй. Тэгээд тэрийг нөгөө байн хэлэхээр чи ингээд хүний тархинд ингээд суучихсан. Тэгээд би тэр зөв зөв үгээр одоо би ном бичнэ гэж бол яаж байгаагүй. Миний санаанд багтж байгаагүй. Зөвхөн энэ зөв зөв үгийн тухай хүмүүс ярьж байгаа юмсан санаа нийлсэн хүмүүстэйгээ энэ төр гээд бодоол тэгээд нэг Facebook пост бичдэг юм уу эсвэл одоо яад ингээд зөөр цэцүүгийн тухайд надад айгүйх орж ирдэг байхгүй сүүлийн баг 3 жил. Зөв. Нэг хичээл дээр тэгтээ нэг тийм ном бичиж байгаа гээд тэгсэн чи яг миний хүсчихсэн тэр номыг бичиж байгаа юм билээ. Тэгээд тийм болохоор би таныг урьсан байхгүй хоёлоо дуртай сэдвэрээ ярих гээд. Тэгээд миний одоо хамгийн дуртай хамгийн их юу сонсож үзсэн зөөр үг бол ерөөсөө санаа сайтын заяа сан гэдэг үг. Ерөөсөө манай өвөө энэ төр өдөр болгонд бараг хэлдэг гэсэн санаа сайтын заяа сан гэдэг. Заяа сан. Тийм тэр үгний тухай ярилцгаа. За тэгээ яг үнэ. Тийштэй зөөр өгнөд одоо бүр яг өнөө чиний хэлдгээр нөгөө насяад гэдэг шиг бас 50 нэмэх болоод нэгдүгээр тас бид нар ч бас нөгөө өмнөх ээж аваагаа залгамжлах хойч үедээ бас ингээд үр хөвгтөө цаахуулаад сургамжлах ийм одоо хэрэгцээ шаардлагаа тулаад ирж байгаа байхгүй өөрөө ирэхгүй. Тэгээд дээрэс нь бас нөгөө манай орчин үеийн айлчлал үед чи хүүхдүүд маш их богинохон юмнуудыг үздэг, хардаг, анхаарлын төвшин бас богиносчлаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ үед бол нөгөө энэ зөөр цэцэн өгнүүд, сургаал өгнүүд, энэ цэцэн мэрэгүү өгнүүд чинь юм богинохон бие даасан бичил их гэж хэлж болж байгаа байхгүй гүн ухааны багтаасан. Тэгээ бичил их гэдэг чинь тэр хүнд энэ жижигхэн хөөрхөн нэг том их уншаад авахгүй зөөр цэцэн 2 мөр хэлээл бүх дотор нь одоо утга бүгдийг базаад хэлчихсэн тий. Тэгээд гүн ухааны шинжтэй, тэгээд хэлэхдээ бүр одоо шигшмэл өвгөн эрдэнэсүүд байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ эрдэнэсүүдийг бид нар бас ингээд өөрсдөө ч гэсэн мартахгүй дахиж сэргээж уншиж бид нар бага багтаа зөндөө гоё өгнүүд хэрэглэдэг гэсэн учраас энийг одоо хүүхдүүдэд хэлж өгөө уншиж өгье гэсэн яг адилхан чамдаа бүр яг адилхан хэрэгцээтэй яг ингэж санаанд одоо бас хийгээд тэгээд манай ээж өөрөө нөгөө бас ном бичдэг хүн байдаг. Тэгээд ээжтэйгээ ийм зөрчилдөг юм уу яриад сууж идэг хоёлаа битэрч. Тэгээд нэг мэрэгжилтэй байхгүй.
Тэнгүүтээ ийм зөв зөв өгнүүдээр ажиллах их гоё юм байна. Өөрөөсөө бид нар ч гэсэн маш их юм ойлгож бас эндээс чинь ингэж авч байгаа шүү дээ. Тэгээд одоо энэгээр хүүхдүүдэд хүмүүжүүлж ирсэн байгаа байхгүй. Тэгэж түүжсэн байгаа тий. Жишээлбэл одоо санаа сайтын заяа сайн гэх тий. Тэгэхээр ч одоо муу хүнд бити муу сан маань гэдэг одоо үгээр хэлэхгүй ингээд айгүй товчхон богинохон ингээд тодорхой хэлчихэж штэ тийм ээ. За тэгээд яг оноо ийм модон гой өгнүүд бол зөндөө байна. Чи бас тэгээд ийм үг сонирхдаг хоёлаа санал нийлээд энэ дэр ингээд энийг ярих гэсэн бас би маш их баяртай байна. Тэгээд би бас ийм өгүүдээр бас жижигээр рилүүд хийгээд байгаа. Тэгээд рил хийгээд тэрүүгээрээ бас нөгөө намаа одоо гаргаад ингээд явж гин. Одоо энэ 2 сард хэвлэлтэнд өгсөн ингээд хэвлэлтэнд бэлэн бодоод явж гин. Тэгээд энэ бол хязгааргүй шүү дээ. Яг зөндөө одоо байгаа эхний санаагаар нь тэрийг тайлбарж нөгөө хүүхдүүдэд өчгийн одоо тайлж өгөх, тэгээд өшөө тайлбарлаж шингээж өгөх энэ төр ажлууд бас байдаг юм байна гэж одоо ойлгоод байгаа тий. Тэгэхээр эзэн хичээвэл заяа хичээнэ гээл тий. Гэхдээ зарим өгүүлбэр бас айгүй сонио ойлгоцсон бид юм билээ. Даваашка. Ингээд жишээлбэл эзэн хичээл заяа хичээнэ гэж би боддог гэсэн чи эзэн хичээл заяа түшнэ гэдэг юм байна. Тий, заяа хичээгээд байх ш. Эзэн нөөрөө хичээх юм бол цаанаасаа заяа, нэргэн тойрны хүн одоо хүний дэмэндээ гэдэг шиг ингээд заяа боён хүн хажуугаас нь хүмүүс нь түшээд тэгээд ингээд сайхан явдгаа гэсэн одоо утгатай үг байдаг байгаа байхгүй юу. Тэгээд зарим их сонирхолтой юм байлээ иймэрхүү өгнүүд уншаад ахаар бид нар нөгөө буруу зураг ойлгосон ч юмнууд байдаг юм байна. Дутуу хагас буруу яриад хэвшсэн ч юм байд юм байна. Тэгээ яг энэ их материал дээр нь ажиллаад ирэхээр маш сонирхолтой. Бид нар ч гэсэн маш их шинэлэг нөгөө хуучин юм чинь шинэ болдог гэдэг шиг тийм болж байгаа байхгүй бас айгүй хэрэгтэй. Харин эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг чинь нэг сайхан том зорилготой явал тэрнийхээ төлөө хичээгээд өдөр болгон бидний нөгөө зөвлөдөг шиг тууштай тогтмол явах юм бол амжилтанд хүрнэ л гэсэн үг шүү дээ тийм. Яг байна. Тэгээ санаа сайтын заяа сайн гэдэг бол хүн ингээл одоо эрийг бодсон. Тэгээ сайхан санаад явж байгаа юм бол тэгэл амьдрал нь үнэхээр сайхан байна гэдгийг л тийм богино үгээр хэлчихэж байгаа байхгүй тий. За жишээлбэл нөгөө ихэн хээр алаг бол унга нь шир алаг гэдэг үг нь үнэхээр бас гайхалтай үг нэ тийм ээ. Одоо бидний яг хүмүүс зөвлөд байгаа шүү дээ тий. Та одоо өөр хүүхдээ ямар байлгамаар байна яг та өөрөө яг тийм байх хэрэгтэй гэдэг. Тэгэж одоо яг байна. Тий. Одоо хүүхдийнхээ 70 дахь онсор та програмыг бичиж байгаа учраас та хүүхдээ ямар баймаар нь яг өнөөдөр тийм байх хэрэгтэй өөрөөрөө үлгэр дуурайд үзүүлэх хэрэгтэй. Түүнээс өөрөө нэг гэртээ ирээл нэг бөөн уурга гадагшаа гараад бөөн уурга те нэг сөрөг бодолтой ээжээс хүүхдээ нэг сайн сайхан болоосоо гэд хүсээд байх бол ерөөсөө үтгэхгүй юм байна. Нэмэргүй. Тэ тэрийг чинь тэгээд ихэн хээр алдаг бол унган шир алдаг гэд хэлсэн байгаа юм чинь. Тэгээд би нөгөө нэг манай хүүхдүүд чинь том болцсон л да дандаа насанд хүрсэн 3 хүүтэй дархан бэр. Тэгээд манай хүү саяхан нөгөө амралтаараа оюутныхаа амралтаар ирээд урд нь бол би ингээд нөгөө хүүхдүүдтэй хүүгүүдэд жижигхэн энэ гэрте байхад нь бол өстой тийм охинтой сон шүү, ийм охинтой үерхэн шүү гэдэг өстой бараг захиалгаа. Тэгдэгс одоо хоочин би. Би одоо тэгдэг байсан байхгүй бүр ямарсан дээр бүр инээдтэй хилдэг байсан байгаа ч манайх ингээд бүлцгэрнүүдтэй бор хүмүүс байгаа аахгүй манай хүүхдүүд бид нэр Гэхдээ одоо энэ арьсандаа жоохон юу оруулмаар байна, өнгө оруулмаар байна. Цэвэр тийм том нүдтэй тэгээд нэг гоё арьстай эвдэргээл те. За тэгээд бас удам сайтай тийм хүүхдтэй соншоо охинтой үерхэн шүү гэж ярьдаг гэсэн аахгүй. Тэгсэн чинь манай хүү тэгж байна. Нөгөө гадаад амьдардаг болохоор тэгээ бас Монгол гэж захиалцдаг бас Монгол бэртэй холмоор ээж нь ингээ соёл нэгтэй те энэ төр гэдэг тэгдэг гэсэн аахгүй. Тэгээ сая манай хүү ирээд ээж таны нөгөө загтаг өгнүүд чи өөрчлөгдсөн байна гэдэхгүй. Чи би өөр ярихгүй юм ярьж захтал за тэгэл найз охин бэртэй юу их нэртэй бодё гэвэл одоо хүүгүүд юм чин тэр аавын сайн анзаараараа тэр аав нь ээжигээ хэр зэрэг хайрлж гэн хөндлөж байна. За ээжийг нь ялангуяа сайн хараараа тэр танаа ихнэр чин ихнэр болох хүн чин найз охин чин тэр ээжигээр дуурайж өссөн байгаа учраас тэр ээж нь нэрөөсөө тэр эр хүнийг те хэр зэрэг хөндлөж гэн хайрлж гэн тэр гэр бүлийн уур амьсгал хэр зэрэг ад жаргалтай сайхан халуун дотн байна. Чиний амьдрал тийм л байх учраас чи тэр ээжийг нэг сайн хараараа гэдэг болцоогоо ч юм уу. Зөв. Тэр чин тэгэл гоноо тийштэй.
Тэгээд хэлжээс аахгүй Монгол ардын зөөр өгнүүд байдгийн эхэн хээр алга болол унаг нь шир алга гэдэг үг байдгийг гэл тэгсэн чинь манай хүүхдүүд нөгөө унаг хэмтэргээд өгнүүдийг мэддэг болохоор шир гэдэг үгийг мэдхгүй тэгээд шир гэж юу хэлж байгаа хээр гэж өгж байгаа тэгээд бид тэрийг тайлбарлаж өгчээсэн аахгүй тэгээд одоо тий сайхан амьдралтай хүний хүүхдүүдтэй үерхэж яваарай л гэсэн үг шүү дээ тэгээд тэндээсээ сайхан хүүхдүүд сонгороо хаа нийцлээ сонгороо гэсэн үгийг л ингээд хэдхэн үгэнд хоёр мөр үгэнд багтаацсан байгаа байхгүй тий. Тэгээд бас нөгөө ихэнхээр алаг бодо унган шир алаг гэдэг чинь дандаа монголчууд ч нөгөө өв соёл мал аж ахуй өөрсдөө ахуй амьдралтай холбоот хийцэн. Тэгэхээр энэ үгийг тайлбарлахад маш их одоо бас нөгөө нүглийн соёл ахуй тэр юмас заагаад өгөх хэрэгцээ гарч байгаа байхгүй тий дотор нас одоо шир нь юу юм гээд одоо орчин үеийн хүүхдүүдэд ялангуяа гадаадд байгаа хүүхдүүдэд идэхгүй шүү дээ хөрхий. Тэгэхээр чи энэ миний тайлбарлаад өгөхөд бол энийг бичил нөгөө их буюу эндээс чинь цацарсан маш олон сургалтын юмнууд байна. Дээрээс нөгөө бид нар нөгөө үйлдэлийг хийж заавал яг хүүхдээ яанаа сурганаа үйлдэлийг чинь дуурайнаа өгөө чинь нуурахасаа идүү гэдэг штэ тий. Тэгэхээр манай Монгол одоо ахуй амьдралын энэ үгнүүд чинь дандаа үйлдэл дээр ингээд тодгорлцсон яг амьдралаас гарсан юм философиуд байгаа учраас дараа нь бас ингээд хүүхдтэй үлгэрлэхэд үйлдэл хийхэд бүх тэр үйлдэл дандаа тодгорлсон үгнүүдийг бичсэн байдаг юм байлээ бас юм. Айгуу гоё тий зүгээр нэг номлоод авах тий яг үйлээр нь шинж гэдэг тийм яг онлон дотор нь явж байгаа байхгүй. Тий үнэхээр гайхалтай. Тэгээд одоо хүний үр хүүхэд нь ямар эцэг их нь ямар байна үр хүүхэд нь яг л тийм байгаа. Эцэг их нь амьдрал одоо ямар байна үр хүүхдийн амьдрал тийм л байна. За ялангуяа эцэг их нь одоо хортоо зуршилтай тий жоохон төвөгтэй амьдралтай бол бас хүүхдүүд нь тийм амьдрал магадлал өндөр байна гэл тэр болгоны чинь ингээл айгүй богиногоор ингээд хилцсэн байгаа даахгүй. За тэгээд нөгөө нэг хүний мод дурлахаар өөрийн мод дурлал гэдэг бас нэг үг байгаад байна тий. Тэр чи одоо манай нийгэм бол шүүмжлэгчнэр их болчихлоо шүү дээ. Дандаа юм сэтгэлийн шаргатай ингээд өөрөөсөө холдсон тэгээ бусд дээр төвлөрсөн бусдыг л шүүмжлээд болохгүй бүтггүйг нь гайхаад яваад идэг. Гэтэл тэр хүний амьдрал чинь уг нь бол өөрөөс нь өөрийнх нь бодлоос те өгүүлэлээс шалтгаалаад байгаа гэдгийг анзаархаа болцсон байгаа аахгүй. Тэгээд тэрийг болохоор тэгээд хүний мод дурдахаар өөрийн мод дурл гэд үнэхээр супер хилцсэн байгаа аахгүй. Одоо хүнээс олж хараад байгаа шүүмжлээ хүнийг олж хараа шүүмжлээд байгаа хүнээс олж хараад байгаа дутагдал чи одоо таны өөрийн дутагдал гэдэг таны өөрд ногдож байгаа асуудлууд гэдэг байгаа шүү дээ тэрийг ингээл айгүй гоё хэлсэн байгаа аахгүй. Тэгээд өөрийнхөө докторлоо өнгөх гэдгийг маш гоё хэлсэн байгаа зэн дээр тий. Хүн өөрийгөө таньж мэдээ. Эхлээд чи өөрийгөө таньж мэдээ. Дараа нь хүнийг шүүмжлэе гэсэн бид одоо сургалтаар хөгжүүлний өвлийн сургалтын онолтой эдгээр бас ингээд айгүй гоё дүүцдэг тий. Үнэхээр бас иймэрхүү жишээ өгнөд бас байдаг шүү дээ тий. Хүний толгой дээр бухлыг өвсийг харахаар өөрийнхөө толгой дээр бухлыг хараа гэж тий. Тэгэхээр энэ ингээд харьцуулсан юм одоо хүмүүжлийн маш их ач холбогдолтой. Тэгээд хүмүүсийн одоо сургаал өгнөд зөндөө байна. Тэгээд энэ болгоныг тайлбарлаад байх юм бол эндээсээ улбарсан хамгийн гол нь уламжлалт тулгуурсан одоо бас даяарсан нийгмийн хүүхдүүдэд энийг ингэж хослуулж ойлгох нь маш чухал ах гэж бодож би бас нөгөө намаа бичиж байгаа шүү дээ. Яг тэгээд одоо чинь ийм биш дээ. Одоо энэ зүрх зүг яаж чухал байна уу гэдэг цаад санаагаа хэлэхэд хүн болол мэднэ. Уг нь одоо ингээд дор дороо эцэг эхчүүд хичээх юм бол энд одоо бид нар маш их нөөц потенциал байгаа байхгүй тий. Хоёулаа ингээд ярихад гаргаад ирж байгаа зү хүн болоод мэдчихэж байгаа. Тэгэхээр бидний үеэс хойш энэ тасарчих гад бас нэг жоохон тиймэрхүү үе байгаа юм шиг надад хэмзэглүүлж бодогдуулаад байгаа байхгүй юу. Тийм. Одоо ирээд одоо бид нар чинь даяаршил гэж баахан явлаа штэ. Тэгжээс нэ одоо болохоор эргээд бас internationalization гэдэг буюу дангаашилтын онцгойлын тийм юмнууд нэг учиргүй үндэслэх нь юу юм зүгээр энэ дангаашлийн онцлог юмнуудаа бас авч чадварлах нь зүйтэй гэсэн юм бас дэлхийн нэг чиг хандлага яваад байна штэ тийм ээ. Тэгэхээр энэ чиг хандлага дээр ч гэсэн бид нар тулгуурлаад дандаа ингээ хамаагүй даяаршил гэж өөрсдөө мартаж явж болохгүй гэдгийг одоо маш сайн энийгээ түгээж гаргаж тайлбарж өгөх бол ер нь бол бас эвгүй энийгээ мэдгүй хүмүүс олон дараа нэг хэдэн жилийн дараа эн чинь бүр бом проблем болох тачих юм билүү гамшигын төвшөнд очиж штэ тийм биз дээ. Тийм штэ тий. Монгол орн ч одоо энэ бүхнээрээ л онцлог байна штэ. Би илгээ морин хуур ийм сайхан ямиг зүр цэцэн өвтэй Монгол ах.
Нэг өрөөл онцлог биш үү тий. Тийм. Тэгээд тий одоо тэгэхээр бидний үеийнхэн чи айгүй том үүрэг хариуцлага хүлээгээд байгаа аахгүй. Би ч гэсэн заримдаа нэг жоохон юм харамсах сэтгэл төрдөө штэ. Яг манай хүүхдүүд монголоор харьцангуй ярьдаг л да бид нар чадлынхаа яриад монгол хэл зааж өгсөн. Тэгтэл бид нар чи одоо ингээд 18 хүртэл гэрээсээ гараад явчихж байгаа дандаа нийл Америкуудын дунд гадаадуудын дунд байж байгаа хүүхдүүд чинь тэгээд монгол хэлээ юмаа судлан шинжилнэ гэл ингээд авахгүй. Ер нь бол санаагаар болдог бол монгол руу зам болгон явж явах хэрэгтэй юм байл л дээ. Зөв. Яг оноо. Тэгээс Монгол хэл дээр хүүхдүүдэд сургасан байгаад чинь баяр хүргэе. Хүшээд энд бас юм байгаа шүү дээ. Монголд би одоо Улаанбаатараас орж байгаа манайхан мэдж байгаа хаа. Улаанбаатар одоо хотгодоогүй гэхдээ чи одоо YouTube үзээд хүүхдүүд англиар хэлд ороод шүү. Харин тийм. Энд чи одоо бүр гадаад гэлтгүй одоо та нар бол гадаадад дэжиж монгол хэлээ сургаад айгу маш сайн шүү дээ. Одоо тэгтчээ хүүхдүүдээ англиар яриад баг наснда 1-2 наснда ингэж шууд англиар ярьж үтсэн гарсан нөгөө сонирхолтой видео контентууд маш сонирхолтой байгаа байхгүй. Тэгэхээр ийм контентууд тэднийг татаад өөрөө ирэхгүй тэд нар ч англи хэлээр ороод байгаа юм тэр юмнууд эхэлчлээ. Тэгээ гадуур гүйж явж хахад бол англиар дуржсанаа ярьсан хүүхдүүд маш олон байна. Тийм учраас монгол хэлтэйгээ зэрэгцүүлж авч явах нь маш чухал гэж үздэг. Би бол англи хэлийг сурахгүй гэдэг талд биш сурах хэвээр тэгээ аль альны зэрэгцүүлээд аваа явцдаг одоо мундаг орны жишээ байгаа үстэй наач Америкт явж байхад чинь тий орнуудтай аягүй сайн хэлээ хадгалж үлдсэн байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг манай монголчуудаас хэлээ ингэж бас хамаагүй бөхөж болохгүй шүү дээ. Тий тэр бол эцэг эхчүүдийн зүгээс л ярьж байгаа шүү дээ нэг талаасаа тий. Яг одоо манай монгол хэлний мэрэгчлэн гэдэг хүмүүс энэ төр явах юм бол энэ чинь зөндөө бас том асуудал нь болцол явж байгаа юм бэлээ. За тийм байна. Facebook дээр хүмүүсийн бичиж байгаа постууд гэхэд чинь л ерөөсөө наад захны кирилл үсгээр бичихгүй тэгээд нөгөө англи үсгээр бичээл тэгээд нөгөө үгнүүдийг товчлоод бичээд би тэгээд энэ монгол хэл маань хаана монгол хэл хамгаалчихгүй болохгүй нэгэд энэхэнтэй бас тэгээд яриад байгаа. Зөв. Яг оноо ярьж ах хэрэгтэй. Ярьж бүгдээ түгээ штэ тийм ээ. Тэгээд бүр монгол телевиз энтрийг үзэж хат урдуур нөгөө юунууд явдаг штэ. Бөөн үсгийн алдаанууд те. Эр үгэнд юм үгийн энтер залгуулсан. Тэгээд үгүй энэ монгол үсгийн дүүрэн энтер бүр байхгүй боллоо гэд бас бичгэн чин талаар яадаг штэ. Харин ч бүр эсрэгээр манай Америкт чинь уран уншлагын аваргын тэмцээн гэж болдсон штэ. Монгол яг наргуудад тийм манай нөхөр хүртэл аварга энэ төр одоо 2 3 дахь байранд энэ төр орж исэн. Энэ жил өнгөрсөн жил манай ДНР дулж исэн. Бараг 10-9 дахь удаагийн наадам тулаг 3 өксийн чуулган гэд одоо тэгэл тэр яруу найргууд энэ төр гэд ярих юм бол одоо баш болборгон тэр тэнгэрлэг байдэ. Амьдтай биний хайр энэ төр чинь нэстэ үнээр гайхалтай. Харамсалтай бидний хүүхдүүдээ нэг тиймэрхүү яруу найргийн интерес жоохон хорл өсөгчлээ. Тэгээд за тэгээд хоёулаа цааш тий үгүй нэ. Айлаас ирэхээр авдраа удлаа ярьцлаа тийм ээ. Айсан хүнд аргал айлал гэхээр айсан хүнд аргал хөдлөн гэдэг бас мундаг үгүй нэ тий. Одоо ингээд бүх юмны суурчин айдас ичгүүр бүх бүтлгүүтлээ суурчин ингээд айдас ичгүүр гимшил байгаад байгаа тий. Тэгээд нэр айсан хүнд ингээд аргал хүртэл хөдөлж харагдана. Айсан тий ерөөсө бүтггүй гэдгийг л тийштэй. Нөгөө талдаа бас энэ нөгөө яаж харж ийн тэр үнцгийг харуулж байгаа байхгүй. Ингээд айцтай хүйцтэй байх юм бол ерөөсөө ингээд бүх юм нь айц хүйцээр дүүрсэн тийм талыг харуулж штэ тий. Аргал нь хөдөлж ийн гэдэг чинь тэрийг чинь одоо хойных нь өөрийнх нь хувь үнцэг ямар байна тэрвэр нь бас юм харагдана гэдгийг бас хэлчихэж байгаа. Энд чи өстэй агуу мундаг байгаа байхгүй тий. Аргал хүртэл хөдлөөд явахаар тэр хүн одоо яаж бүтэлтэй ч амьдрах юм бэ? Аргалаас хүртлээс нэ байгаа л тий. Тэгээд айдастай байгаа хүн чинь өөртөө итгэлгүй ээж таарна штэ. Өөртөө итгэлгүй хүн чинь юу хийх вэ тийм ээ? Өөртөө итгэлтэй зоригтой байх. Тийм болгоомжуулсан тийм хүн чинь хэцүү штэ. Тэгэхээр энийг бас тэр хувь хүний хөгжлийн бидний одоо ярьдаг сургалттай холбоод үзэх юм бол бас гой юмнууд гаргаад ирж болж байгаа юм тий. Тийм тэгээд тийм дараагийнх нь бас нэг үг болохоор айлаас ирэхээр авдраа уудал гэдэг бас за энэ ястаа гоё үг те. Хамгийн бидний зөвлөдөг те. Өөрлөгөө өнгийн таны дотор одоо бүх юм байгаа гэж тэрийчлэгээд мэдсэн хэлээд байгаа байхгүй. Айлаас ирэхээр авдраа уудал гэдэг. Тэгээ бид нар болохоор нэг авдартай хамаг юм хийгээд шоолцоход бэлгэр олохгүй байгаа мөшгөл амьдарч байгаа хүмүүс юм байлаа шүү дээ. Ер нь бол өөрөөсөө тэр гадны юмыг нэг бахан гоё гээл те. Гадны юмыг шүтээд өөрийнхөө юмыг хаяал те. Авдран дотор нь зөндөө эрдэнэс байж ахт чинь тийм биз дээ. За тэгээд бас энэ дэр юм байна. Энэ айлаас гоохоор авдраар
уудал гэдэг чинь бас олон улстай ч гэсэн ийм жишг явж штэ. Хоёлаа одоо чи нэг Америкт явж байгаа болохоор танаа Америкт одоо сонгогдсон Трамп ерөнхийлөгч сая яг энэ айлаас гоохоор авдраа уудлаа гэж хэлчихлээ штэ. Ер нь бол тэр санаа нь тийм биз дээ. Одоо бид нар одоо ядуу орныг маш их тэтгэж тусалж ирлээ. Өөрсдөө хил хязгаараа хянахгүй бахан явлаа. Одоо гой өгнөө сая Трампын ерөнхийлөгчийн жишээн дээр харахад ерөөсөө одоо бид нар эх орноо бодно. Бид нар өөрсдийнхээ хил хязгаарыг татъя. Бид нар өөрсдийнхээ эрдэнэс юм авадж өөрсдөө эх орондоо эзэн болъё. Эх орн маань ядарлаа гэж. Тэгэхээр юу Америк тэгж хэлж яах, бэлгийн хүн тэгж хэлдэг шүү дээ. Тэгэхээр чинь монголчууд гэсэндээ өөрсдөө энийг аль хэдийн мэдсэн өөрсдөө авдраа уудлаад тэ айлаас гоохоор авдраа уудж аим юмдаа сайхан арчаатай байл гэсэн утгатай юм болго тийм амьдралдаа бас юм болгоод байгаа юмаа хэрэглээд зөв цагстай зохион байгуулалттай бай гэсэн маш агуу бүр маркетингтэй менежменттэй байгаа байхгүй тий. Тэгээд хүн чи өөрөө маш их потенциалтай одоо бидний энэ сүнс гэдэг чинь асар их хурдтай энергитэй мэдээлэлтэй айхтар яг гоо. тий айхтар бийтэй мэдээж тэрийгэл мэдэхгүй энэ махан биеэл нэг бие илгээд бодоод байдгээс үш. Тийш дээ тий хөгжүүлэх юм бол тест ямар гайхам шигтэй хүн гэдэг чинь ямар вэ гэдгийг одоо хөгжүүлж харууллаа л шүү дээ тийм ээ. Тийм дотроос нь гондроод идэв гэдэг шүү дээ эрдэм мэдлэг бүх бараг л нэгтэй сургууль сурах шалбаргүй юм байлаа шүү дээ. Энэ эрдэм чи бидний дотор л ээж идэв юм байлаа шүү дээ. Уг нь бол тэрийг л нээж чадахгүй ингээд тий өөрөөсөө холдчихвол ингээд бусад юмнууд дээр төвлөрөөд өөрийнхөө эх орон соёлоо шүтгэхгүй бусдын соёлыг шүтэл өөрийнхөө чадварыг мэдэхгүй бусдын юмд татархал тий бусдыг шүүмжлэл тэгэл яваад байгаа хүмүүс. Тэгээд жоохон бүтлгүүтэд яваад байгаа хүмүүс юм билээ шүү дээ. За дараагийнх нь үг нь болохоор миний дуртай үг болохоор худал үгийг 1000 удаа давтахад үнэн болдгоо гэдэг нэг үг байгаа. Тэр бас одоо жинхэнэ manifestation affirmation энэ төр чинь хэлээд байгаа юм билээ шүү дээ. Итгэл үнэмшилтэй холбоотой үг бас тийм ээ чинь ерөөсө та өнөөдөр өөрийгөө юу гэж дүгнээд өөртөө одоо ямар мессежтэй та өөрөө тийм болоод тэрэндээ итгээд явна л гэсэн бас нөгөө талаасаа бид нар хоёулаа болохоор нөгөө хувь хүний хөгжил талдаа дандаа холбож яриад байгаа шүү дээ бас тийм ээ олон талаасаа ярьж болно энэ худал үгийг 1000 давтал үнэн болно гэдэг бодвол нийгэмтэй холбох юм бол бас зөндөө тайлбараад гарч ирнэ тийм тэгэхээр би чадахгүй гэдээ одоо хувь хүнтэй ярих юм бол тэгэл давтаад та өөртөө тэгж хэлэл ах юм бол тэрийгээ тэгэл өнөвшил чадахгүй л одоо шүү дээ тий. Тэгээд тийм л гэсэн үг. Тэгэхээр энэ өөрийгөө өөрчлөх, өөрийгөө одоо зөв тийшин заалах, одоо сэтгэл зүй ятгалтууд хийх тэр чинь маш чухал гэдгийг одоо бас нүгнээс харж болж байгаа тий. Тий одоо нөгөө ихэнх хүмүүс чинь би мөнгөгүй л гэж явдаг үстэй тий. Эсвэргээр одоо би мөнгөтэй надад мөнгө байн гурсан орж ирж яадаг энэ төргээд нөгөө мөнгөний информашнуд байдаг шүү дээ батхад өгсөд тий. Тэрийг хүртэл хэлээд өөрийнхөө далд ухамсартай ингээд суулгачих юм бол тэгээд мөнгөтэй болох ямар боломжууд эдийн тэр болгоны орж ирээд тий. Яг гоо. Нөгөө амны бэлгээс артын бэлэг гихчээр тий. Тийм амны бэлэг юма бас бодож зөв ярьж авах нь чухал гэсэн бас санаач явж байна тий. За тэгээд ийм сайхан өгүүд зөндөө байна. Гэтэл нэг одоо бидний коучингд орж ирэл байгаа л да юу хичээлийн дундор нөгөө олгоо дотроо хагаравч юу лээ олгоо хагаравч цагаан дотроо. За та тэр үгийг нэг жоохон тайлбарлаад өгдөө бидний ажил мэргэжилтэд зөвлөхтэй. Юу та коучингийн ажилдаа айгүй чухал үг байгаа байхгүй бас тий. Энэ чинь бас яг нэг яг үндсэн утга нь бол олгоо хагаравч тогоон дотроо гэдэг чинь өөрийнхөө асуудлыг өөрөө дотроо шийдээ гэсэн утгатай гэр бүлийн одоо дотоод асуудал нь шүү дээ тий. Жишээлбэл гэр дотроо халуун ам бүлийн одоо гэрийн гэсэн өөрийн гэсэн соёл дэг жаяг одоо юу гэдгийг өөрийн хамаатай холбоотой хил хязгаартай холбоотой үг гэж би ойлгож байна. Жишээлбэл одоо boundary гэдэг шүү дээ тий. Тэгэхээр олгоо хагаравч тогоон дотроо гэдгийг бол хил хязгаараа татаа ам хилээ мэдээ гэж сайн талаас нь тайлбарлах юм бол ингэж бас энтэй ойлгож байна. Бүх юмаа ингээд цацаад хинт ч хамаагүй юмнуудыг тийм ээ яриад ингээд өөрийнх нь хэрэг ажил төрөл байхад чинь хамаагүй юмнуудтай хамаатуулаад ингээд нууцаад илгээд авах ч юм уу тодорхой хэмжээнд за ингээд бүр их задгаа бай гэсэн бас үгүй ш. Нэг талдаа бас би ингэж боддоо штэ дараа одоо ингээд чөлөөтэй эрх чөлөөтэй байна гэдэг чинь бас бүр ингээд нөө задгаа байхыг хэлж байгаа биш шүү дээ. Өөрөө хувь хүнийхээ хувьд өөрийнхөө хөгжил өөрийгөө илтгэх чадвар юмаа сайжруулах гэсэн үг болохоос олгоо хагаравч тогоон дотроо гэдэг үг чинь дотроо байх ёстой юм чинь дотроо байх ёстой шүү.
тий тодорхой хэл хязгаараа бариарэ гэсэн утгатай байхгүй айл гэр бол айл гэрийн дотор одоо шийдэх асуудал байвал тэр чинь одоо гэр дотроо байна. Албан газар одоо юу гэдгийг тодорхой юм байдаг уу тэр өөрийн гэсэн тухайн ажил мэргэжилтэй холбоотой бизнес янз бүрийн байдаг дотроо шийдээд хий гэсэн тийм санаануудыг хэлдэг гоё. Тэрнээс ш олгон агаруул тоон дотор гэдэг чи гэж Тасарч. тийм үү. Дуудлага орж ирсэн болоо. Тэг жоохон тасарч. Яг зүгээр. Би нөгөө коучингийн зөвлөгөө гэж яхад олгон хагаруулж тоон дотор гэхээр хүмүүс ингээд бас асуудлаа дотроо нуугаад мэдрэмж бодол санаа одоо сэтгэлийн шарах тэрнээсээ болоод ингээд дотроо хамаг мэдрэмжээ нууж явснаас болж маш их стресс бурнаутад ордог тий. Тэгээ бас юм чинь гадагшилж явах хэрэгтэй хүн санаа бодлоо бусдтай хуваалцах хэрэгтэй юм одоо янз бүрийн асуудлуудыг нуун дараад одоо бусдад сайхан харагдах гэдэг ингээд гаднаа ингээ гэлэнцэг тэгээ дотроо гэлэнцэг эн чинь бас зөөр цэцэг үг л үстэй гаднаа гэлэнцэг дотроо гэлэнцэг тэгээд яваад иш болохгүй нэг ярих юмаа тодорхой хүмүүстэй яг зөв хүмүүсээ олоод ярьж явах хэрэгтэй энэ төр гээд тэгдэг болохоор энэ олгон хагаруулж тогоон дотроо гэдэг чинь ер нь хүмүүс ингээд хамаг мэдрэмжээ нуун дарагдуулаад бусдад сайхан харагдах гэдэг энэ төр ингээд хүмүүсийг жоохон юу яаж байгаа юм шиг санагддаг аахгүй тэгээ энэ баймалдаг. Тий, энэгээр би жоохон юу тэр талаас нь ярьдээ. Тийм хоёр талтай. Тийм. Хоёр талтай байна л да. Тэгвэл яг одоо чи тэр ингээд ярихад би нөгөө талдаа ярихад чи нөгөө талаас нь бас ярьж штэ. Тэгэхээр хувийн бас өөрийнхөө одоо ингээд тоогон дотроо байх хэрэгтэй гэдээ өөрийгөө хязгаарлаж харин тэр хэрэглэж болохгүй хувь хүн одоо тодорхой хэмжээнд тэр шиг хэл хязгаараа барих хэрэгтэй штэ. Гэхдээ яг эрхчлөлтөй байх талаа бас бүр хязгаарлаад бүр ингээд өөрийгөө хүлдээс баглаас болгож тэгж ярих одоо асуудлыг бол хэлээгүй гэж бодож байна. Тэгэхээр бас буруу ойлгосон зарим юмнууд байдаг гэ би ярианыхаа ихэнд хэлжсэн шүү дээ. Зарим өгнүүдийг бол нөгөө яг жинхэнэ одоо гүн ухааных нь утга одоо шингээж аваагүйгээр буруу тийш нь ойлгоцсон юмнууд бас байт юм билээ бид нарт бол. Гэхдээ мэдээч хэрэг бид нар дотор хүн хүний харах өнцөг өөр өнөөдрийн чи тэрэ харж байгаа тайлбарж байгаа ч гэсэн бас нэг өөрсдийнхөө өнцгөр ойлгож шингээж ингэж явж байгаа. Тэгээд энийг бол ситуац тухайн одоо контекст ситуац гэж ярьдаг шээ. Тэрэн дотроо яаж хэрэглэхээс хамаарч тайлбарлаж болно. Одоо чи ингээд олгоо хагаруулж тоон дотроо гэдэг юмаа ярихгүй байж байгаа хүнтэй энийг одоо ингэж болохгүй чи одоо сайхан эрхчлөлтөй яриа гэд ингээд тайлбарах хичээлдээ ашиглах энтрууд байж болно л доо. Олон талаасаа тэгэл манай энэ юу штэ зөв өгнүүд энэ чинь бүр аюу олон өнцгөр тайлбарлах боломжтой олон өнцгөр харах юм маш нээлттэй их мундаг гэдэм билээ штэ бас саагаараа ганцхан одоо нэг хязгаарлагдмал биш те. Одоо энэ чинь нөгөө өхрийн махыг өнгөрцөгт нь багтаах тийм технологитой бүр заяа. Том өхрийн мах байгаа байхгүй энэ дотор чинь. Өхрийн мах байхад өнгөрцөгт нь багтаах хэрэг чи юу гэж ойлгож байна? Одоо борцыг том эмиг борцоос нүдсээр байгаа өнгөрцөгт багтана л гэж ойлгож байна шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр тэгэж их чанаржуулсан тийм өгнүүдийг дахиад задлаад ярихад бол маш их одоо агуулга асуудлууд үүсч ярьж хэлэлцүүлэг хүртэл хийж болно. Тэгж ярих юм бол бүр мэтгэлцээ хүртэл хийж болох юм байна шүү дээ. Хоёулаа жишээлбэл ингээ ярих юм бол таны номыг гаргахаар харин би манай энд чинь нөгөө цагаан сар аягүй өргөн болдог манай дэнүрийн чих юм коллективтэй хамт олон байдаг шүү дээ. Энэ монголчууд чинь Настангуудаа очиж залгана. Цагаан сар чи өргөн болно шүү дээ. Хэдэн өдрөөр үргэлжлэнэ. Тэгээд бид нар манай нөхөр утгаар болохоор дандаа найзуудынхаа аав ээжүүдэд очиж залгадаг байсан. Энэ жил болохоор манай ээж ирсэн. Анх удаа бид нар цагаан сар ээжтэйгээ хийж байгаа аахгүй. Тэгэхээр одоо залгууд маш их олноороо ирнэ. Тэгээд таны ном болохоор цагаан сараас өмнө гарчих юм байна тийм ээ. Та номны тухайг сайхан тодорхой яриад өгөөч манай үзэгчдэд. За тэгээ. Одоо энэ миний ном нь одоо ухаарахгүй оршихуй гэсэн нэртэй. За энэ нэр нь одоо ухаарах тий бид нар одоо ингээд ухаарж энэ үг одоо цэцэн мэрэгэн үгсээ сайхан ухаарж ойлгох хэрэгтэй. Тэгээд өөрсөндөө шингээж гоё оршиж энэ үг маань өмнөхөд юм байж хатгай гэсэн утгаар ухаарахгүй ба оршихуй гэсэн ухаарахгүй оршихуй гэсэн нэртэй ном байгаа. За энэ төвлөрөө зөөр цэцэн үгнүүдээс гадна нөгөө манай ээж битэр чи багш хүмүүс олон жил 30 жил би бол 30 гаруй жил манай ээж 60 жил боловсрол байгууллага битэр чи ингээм хамт ажилласан.
Хоёр өөр салбарт ч гэсэн. Тэгээд ерөөсөө нэг багш нарын тухай багш мэрэгчлэрээ бахархах тухай үгнүүд бас нэлээд хомс байдаг байхгүй юу. Нөгөө Каминскигийн хэлсэн нэг үгийг нэг жишээ татдаг тий. Нар тэртэнцтэй ахгүй нандин сайхаад багш хүнд заяж байгаа гагцгоо багш хүнд заяжээ гэд. Тэгээд тэрэн шиг тиймэрхүү аффирмашн үгнүүд ерөөсөө бас их ховор л да. Тэгээд багш мэрэгчлэр бахархахын тулд энэ багшийн сайн сайхныг харуулсан бас тийм үгнүүд захиж хийсэн байгаа энэ номон дотор. Нэгдүгээр ямар гоё. тий ажил мэрэгчлэрээ эхлээд бид нар чинь бахархаад дараа нь Монгол одоо зүрцсэн үг сургаал үгүүдээрээ бахархаад дараа нь эх орон элгэн нутаг ээж аваараа бахархаад ингээ 3 хэсэгтэй ном болж байгаа. Тэгээд бас хажууд нөгөө одоо 25 оноос эхлээд Монгол бичгийн бас нэвтэрж байгаатай холбогдуулаад зүрцсэн үгүүдийг дандаа Монгол бичгээр уугарчин монголоор бас хадаж ингэж бичсэн. Тэгэхээр нэлээд сонирхолтой уншихад ч гэсэн ядаргаагүй жижигэн үгнүүдтэй тайлбартай учраас хүүхдүүдийг ч гэсэн залхаахгүй. Тэгээ өдрөөр ингээд нэг үг хэлээд байхаар болохоор те 360 өдөр 360 үг уншчих ийм боломжтой үгнүүд байгаа. Тэгээд даваатаас маш их баярлалаа гоё ном аваад бариад ингээд бас бэлгэнд ингээд аюу гоё санаа ирсэн те. Бэлгэнд үгийгээ бодчихоо. Тэгтээ одоо маш их зардал нь юу болох нь таны юу яг хэвлэлтээс хязгаар гарах нь одоо 2 сарын ихээр 7 гэхэд 7-оос 10-ны хооронд гачнаа л гэж хэвлийн газраас хэлсэн байгаа. Бас ихлэ нөгөө хатаа хувцастай ядаж байгаа байхгүй. Тэгэхээр айгу гоё бас өмтэй цайтай дандаа ноолж явах ном байх юм чи гэж та хатаа хувцастай бас би өөрөө нөгөө дизайны хүн болохоор дизайн дээр наад жоохон арах хэмжээ хөндрүүлсэн гэж магадгүй. Тэгэл гоё хийх гээд үзэг тараад. За ямар ч хэсэн ном маань хэвлэгдэн тэгээд чадвал одоо цагаан сарын өмнө очичвол их л гоё юм байна те. Өндөр настай боломжоо. Тэгээд нөгөө таны номыг болохоор яг хаагуур зарагдах юм дэлгүүр номын дэлгүүр болгонуудаар зарагдах юм уу, онлайнаар зарах юм уу, хүргэлт хийх юм уу? Одоо ер нь бүх боломжоор нь хийчихнэ л гэж бодож байна. Шавнартаа түгэн, орон нутагт түгэн, тэгээ гадаадаас түгэх талын бас бодъё тий. Тэгээд дараа Америкт зарах Америкт баг төв нь болд юм уу, таны номыг нэлээд нэр нь авчихсан. Би тэгтээ тэр нэг онгоцсон юуны зардлыг сайн мэдэхгүй юм л та. Тэгээд тэгэхгүй эгэнд ингээд байж байгаа юм бол би чинь одоо коучийг л өснөө олон хүмүүстэй л харьцаж байгаа шүү дээ тийм ч хүмүүс рүү ингээд Чикаго юуны том хотууд руу энэ төр явуулчих болохын хувьд бол болно тийм учраас болох байх. Тий, ялангуяа энэ зүрх зүг миний үнэхээр их хүсэжсэн. Би нэг ариун тунгалаг наран самбуу гэдэг нэг багшуудын юуны Secret and Manifestation гэдэг группээ маш олон. Тэр багш одоо баг 3 жилийн өмнө зүрх цэцүүгийн тухай хоёлоо яри энтергээд нэг тэгж ярьжсэн. Би тэр үед нөгөө юу энэ лайв хийх онлайнаар үзэж харагддаг юм байхгүй байсан болохоор тэгээд хийгээгүй л дээ. Тийм учраас тийм. За үнэхээр гоё сэдвээр хайрцагтай ярилцчихлаа. Тэгээд тандаа маш их амжилт хүсье. Тэгээд олон ажлынхаа тэгээд бүгдээр ингэ өргөжлүүлээд явах юм бас зарим ажлуудаа ингэ орхиод жоохон ингэ удаашрах юм гэх юм уу та гэх юм уу тэгээд хийж байгаа бүх ажлуудаа хийгээл яваад байх юм уу? Би юу? Тий. Бүгдээ нэр нь хийн штэ. Одоо би чинь нэг 3 ажил хийж байна. Яг үнэндээ. Нэг нь болохоор ном эрдэм одоо бичих барих ажил явж байгаа юм. За тэр үедээ яг ингээд хийдгээрээ хийгээд сурцсан ажил. Тэгээд хоорондоо айгуу гоё би нэг юу яадаг ядаргаагүй болгодог ажилладаг байхгүй юу. Тэгээд ингээд нийлээд суучих штэ. Суучхаараа босоодгүйгээд үйл хөдлөлийнхаа бизнесээр ороодгүйгээд явчихдаг. Тэгэхээр энэ чинь нэлээд хөдөлгөөнтэй гарч ордог хүн амьтантай уулздаг, байшин саваа үзүүлнэ. За ингээд явчихна. Тэгээд дээжээс нь нөгөө сургалт хийгээд коучинг хийгээд хүмүүстэй ингээд харьцаад ирэхээр бас ингээд айгуу гоё өөрийгөө хөгжүүлдэг. Коучинг чинь бас хүнд коучинг гэхийн тулд өөрөө маш их хөгжих шаардлага орж идэг. Тэгэнгүүт чи ингээд бүсгүүчүүдтэйгээ нийлээд нөгөө найзуудтай нийлэх цаг гэдэг шиг 5 дахь өдөр болгон бид нар ч уулздаг штэ. 5 дахь өдөр чи миний парины цаг биш, миний коучингийн бүр цэник авдаг цаг штэ. Тэгээд ингээд явцгаар чинь би бинийг ингээд өгчдөг. Би бидээ саад болдгоо. Тэгээд амьдралын менежмент, цагийн менежментэд тааруулчихад энэ 3 ажилтаа байх надад бол миний одоо цаг нас юмд бол аль таардаг юм байгаа. Тэгээд нэлээ орчин үеийн бас гоё дэлхийтэйгээ хамт байх ийм сонирхолтой жоохон шинийг хүсдэг, шинийг эргэлхийлдэг хүмүүст бол энэ коучинг онлайн одоо чи тэр ч гэсэн Америкаас Монголоос ингээд чөлөөтэй орж гарч байгаа шиг цагаа зохицуулчих юм бол тэгээд болдог. Тэгээд би энэ ажлуудаа болоод энэ 3 ажлаа зэрэгцүүлээд хийгээд явчихна. Гайхалтай тий. Стэн чинь бас хүмүүс бас үлгэр дуурал болж шээ. Одоо бидний үеийнхэн чинь Монголд ерөнхийдөө та тэр ойлгосон настан байна тий.
Тийм 50 гарцсан Тийм хүмүүс баг. чинь тэгээд Мгм. ерөнхийдөө Монголд байгаа 50 гарцсан хүмүүс чи нэг тэтгэр мэтгүрээ ярьсан шиг л нэг үр ачаа өсгөх нэг тиймэрхүү юм яриад явж байгаа шүү дээ. Их хүмүүс бол тий. Тэгэхээр та ястаа бусдад үлгэр жишээ болоод үнэхээр супер байна. Тэгээд тандаа маш их амжилт хүсье. Тэгээд хоёулаа холбоотой бай. Би таны номыг авчирч Америкт борлуулнаа гэж амлаж байна. За баярлалаа. Даваадаа ч гэсэн амжилт төсөй хэрэгтэй юм бодвол хэлээрээ Монголоос бас би чамд энэ туслахад бэлэн байгаа шүү. Хэрэгтэй мэрэгтэй юм аа тэгээд яриарэ. Тийм. Би ч За гэсэн одоо тань шиг баярлалаа. ингээд өөрийгөө зогсолтгүй хөгжүүлээд явна л гэж бодож байгаа. Би ч бас энерги эмчлэгчтэй алсын зайнаас идэг энэ гэртээ Тийм. идэг Тэр чинь нэг айгүй сонирхолтой те бас алсын зайнаас эмчилт юм уу? эмчилдэг штэ. За Алсын за зайнаас за. уншилаад эмчлээд одоо таны энерги чакра хаана блоклогдсон байна. Одоо энэ од гаргуудаас бид нар чинь бас дандаа юу авч яадаг Монгол үг орж ирэхэд хэвчлээ. Од гаргаас Аха. бид шууд ингээд эвэгдчихэд тэр чинь бас ингээд баланс нь алдагдчихдаг тий. Тэгээд бид нэр эрэгтэй системд баланс алдагдана. Тэргээл тэр болгоны чинь Яг ингээд байна. баланслуулж өгдөг. Энерги эмчилгээ үнэхээр супер. Би өөрөө нөгөө тэр 3 жилийн өмнө өөрөө бүр нэг хэцүүдсэн байх үедээ ястаа нөгөө стресс бухимдалтай баригдсан байх үедээ энерги эмчилгээ хийлгэж босч иржсэн байхгүй тий. За. Стам Олон мундаг талын байна арга хэмжээ аваад тийм коуч нараас зөвлөгөө авч ирсэн сэтгэл зүйч бүгдээр ингэсэн тийм учраас би бас тийм олон ажил хийдэг хүн байгаа. Тэгээд бүгдээр ингэ хийгээд явна одоо ёстой хамгийн ингээд өөртөө цагаа зориулдаг гоё нас шүү дээ 50 гаруй нас тийм шүү дээ яг байна. хүүхдүүд өөрнөөсөө нисэл ингээд өөрийгөө бие дагаад явчихлаа одоо тэгээд урд нь бол ингээд хүүхэд гэр бүл гээл ажил төрөлгээд өөртөө цаг гаргах завгүй байсан бол одоо ингээд хүүхдүүд ингээд бие дагаад явчихар чинь ингээд бид нар яг өөрлөгөө төвлөрөөд өөрийгөө хөгжүүлээд өөртөөгөө ажиллах ёстой өөрийнхөө авдрыг цаг нь болцсон тий. Авдрам доторн дуршлаг байна. Юм байна. Юм бол дээ шүү дээ тийм чадамжил байна тий. За тантай маш их амжилт хүсье хоёлоо тэгээ холбоотой байна. Холбоотой л өлгөлтэй битэрч нөгөө SEO Club хоёлоо SEO Club-а бас нэг рекламд ч гоо. Та ярьж. За тэгээ. За ингээд бид нар бол SEO Club гэдэг бас нөгөө Top Coach Academy 50 коуч төгссөн байгаа. Манай Нара Томсон багш бол 50 коучийг бэлдсэн. Тэгээд дахиад бид нар бол энэ жил хамгийн сүүлийн төгсөлтөө хийсэн гэж байгаа тийм. Дахиад нэмээд бол бас коучуд бэлтэн гэхээсээ илүү коучуд маань бас ажиллах ажил даалгавар боломжийг нэлээд олгож байгаа. За тэгээд бид нар бас коучингээрээ ажиллахад бид нар өөрсдөнд маань дандаа бас ингээд цэнэг хийж өөрсдөө хөгжүүлж авах юм тулд Нара Томсон багш маань SEO Club гэдэг одоо байгуулсан. Энэ SEO Club дээр бизнесүүдийн тухай, ажил мэргэжлийн тухай бие биендээ ингэж хуваалцаж ярьж ингэж бизнес эмэгтэйчүүд хоорондоо бие биедээ бас чиглүүлэгтэйгээр ийм ажлуудыг хийж бүгдээрээ нийлдэг онлайнаар дандаа уулздаг байгаа. Тэгээд энэ одоо сайхан клубт маань бас одоо эмэгтэйчүүд байдаг. За түүний нэг нь одоо бит хоёр байлаа. Битээч одоо SEO Club-ийн гишүүд байгаа. Тэгээ манай Нара Томсон багшаад бол одоо лайв коуч талдаа Монголд одоо бараг 8 жил одоо хүний сэтгэлийн шарахыг ангаах те дээрээс нь коуч нар бэлтгэхдээ маш их төвлөрч ажиллаж байсан бол одоо болоод багш маань гадаадд байгаа монголчуудад туслах бас бизнес их зорилготой эмэгтэйчүүдэд туслах эмэгтэйчүүдээс хүмүүс туслах тэгээ бизнес коуч болсон байгаа. Тэгээд networking SEO Club маань одоо networking бусдаа тэгээ өөрсөнтэйгээ долгио нэгтэй хүсэл зорилго нэгтэй тэгээ ambitious тийм сайхан хүмүүсийг нэгтгэсэн маш сайн одоо бараг 50 гаруй хүмүүс болчихлоо тий янз янзын мэдээллийн хүмүүс байгаа тий тийм хүмүүс тэгээ тэнд нэгдэх юм бол бид нар ингээд 7 хоногт 2 удаа уулздаг байгаа. Багш маань маш орчин үеийн сургалтууд одоо энэ дэлхий чи хаашаа яваад энэ дэлхийн орчинд юу болоод энэ мэдээлэл сайтай манай багш орос хэлтэй англи хэлтэй тэгээд өөрөө хуулж олон улсын харилцааны мэрэгжилтэн спикер те илтгэгч тийм коуч хүн байгаа учраас ингээд маш олон талын мэдлэг боловсролыг багшаасаа бид нар аваад зөвөр энергижэд эрчимжэд манай хэдэн коуч нар болоо бужигнуулж энэ ер нь бол харин тий амар ихтэй мондог ялцалгүй үлдэхгүй гэдэг шүү дээ. Одоо бүр ихтэй даяг коучудаа үздэг байсан чи одоо бүр гүцэхгүй байна надад ч үзээд үзээд гүцэж бүр амжилттай тэгээд үзэл их юм болдсон шүү дээ тий. Тийм би ялгаараа коуч нар болгонтой ингэж ярилцлага хийн гэж бодож байгаа одоо тодорхой сэдвэр ингээд бид нар чинь ингээд нэг өөр мэрэгжлийн хүмүүс өөр улсад амьдарч байгаа хүмүүс болохоор ингээд яг нөгөө ниш гэдэг байгаа шүү дээ. Тэд нар өөр их сонирхолтой тийм учраас коуч нартайгаа олон удаа ярилцлага хийнэ. Тэгээд миний зорилго болохоор ингээд
асал томтой ажиллах, өөрийгөө хөгжүүл ингээ бусдын амьдрал нөлөөлж байна. Монголоор нэг хүний амьдралыг хүртэл өөрчлөхөд нэг эмэгтэйг нэг ингээд яг нэг хэцүү үед нэг зөв үг болол хэлчихэд чинь тий. Тэгэхэд чинь тэр хүний амьдрал ингээд өөрчлөх боломжтой учраас энэ коучингийнхаа ажилд тэг эрчимтэй хийнэ л гэж бодож байгаа. За тандаа амжилт хүсье, маш их баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. Энерги эмчилгээ бусад гоё бүх ажилд амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд энэ лайвыг үзсэн хүмүүстээ ингээд бидний лайвыг таалагдсан бол дандаа шеэрлж байгаараа. Монголд чинь бас нэг ингээд нөгөө сөрөг юмнуудыг шеэрлээд доор нь ингээд ялаа шиг шаваад идэг. Эерэг юмнуудаа шеэрлэх нь ингээд багасчихад идэг. Би тэрэн дээр айгүй ачаалдаг тий. Эерэг юм шеэрлээд яваад ах юм бол энэ энэ хорвоо чинь эерэг сайхан юм байна гэж бодно. Сөрөг юм шеэрлээд явах юм бол энэ хорвоо чи яасан бүтлгүй юм байл гэж бодно шүү дээ. Тийм учраас эерэг сайхан таалагдсан юм бол дандаа шеэрлж байгаараа гэж хүсэв. За баяр та баярлалаа. За шеэрлээрээ баяр та.